За бид бүхэн өнөөдөр Сонгонайрхан дүүргийн 29 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Дараагийн үйлчлэгийн төвийн уртлах нийтийн эзэмшлийн гудамж сан талбайг хашиж барьсан объектыг буулгалтын ажилдаа явж танилцж байна. За ер нь Улаанбаатар хотын зүгээс нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрлгүй барьсан хашаа, хайс, хашлага, мөн түүц, мөн нийтийн эзэмшлийн талбай төв талбай дээр байршуулж зөвшөөрлгүй барьсан барилга байгууламжуудыг буулгаж байгаа. Үүний нэг ажил нь бол энэ Дараагийн төвийн уртлын энэ 2 давхар объект юм. Өнгөрсөн 7 хоногт бид бүхэн үүний хажууд байсан бас зөвшөөрлгүй барьсан түүц павильоныг буулгасан. За өнөөдөр бол бас ингээд үндсэн энэ том 2 давхар объектыг буулгах ажил явагдаж байна. Бид 4 сарын 20-ны дотор нэг буулгалтын ажлыг хийх гэсэн. Та бүхэн маань хэд хоногт буулгахаараа энэ объектыг 4 сарын 20-нд багтаж амжих уу те. Гэрэн дээр бол 4 сарын 18-ны дотор буулгалтыг хийж дуусгана гэсэн үг шүү дээ, тийм ээ. Саад олон шүү дээ. Энэ тэнд машин гараад иргээр энэ талаасаа явж дугуйтай хүүхд мөх явган гүм саадтай. Хүн явахад саадгүй тэр нэг зөв гой маршрутын тийм гаргалгааны те гарцуудын сайн ингээд гаргаад өгчих юм бол тэрэн дээр бол нэг яг хөө ингээд бүр ингээд тойруулан хашаалж гарч угаасаа тэрийг давж гаралтаа нь шүү дээ. Мэдээж тийм хэцүү шүү дээ яаж ч үзсэн те. Төвхтэй үндэл хөвгтэй санагдав. Ингээд хүүхд хөдөлж марж ингээд явахаар те. Ер нь хашаа хайс байл ер нь түүцэн чинь зам талбайгаа чөлөөлөд бас аль болох жоохон цэвэр үзэмжтэй байсан л эргэн үндэ хэрэгтэй л үү дээ. Жаахан өнгө үзэмж муутай амьд байна. Энэ гоныг өнгө үзэмж муутай амьд болгосон юм л байна гэж байна. Бусад орны чөлөөтэй л байдаг шүү дээ. Авгаа явахад бүх юм тодорхой. Тэгэл дугуун зам хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс явдаг зэрэг бүгд нь тустай байдаг. Ер нь бол гарцсан дээр ямар нэг юм байх хэрэггүй шүү дээ.